За энэ нитратын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжиж байгаа. Гэхдээ энийг өшөө илүү чамбааруулж хилцэх явцад тэгвэл саналуудыг оруулах жирийн иргэдэд өмнөхөөсөө ачааллыг бууруулах ийм хэмжээний заалтуудыг оруулах шаардлагатай байна. За сая тэр Ганбаатар гишүүний хэлж байгаадаа санал нэг байна л да. Уг нь бол энэ нитратын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн 12-8 нитрат чинь нэмэлт өөрчлөлтийн албан татврын тухай хуулийн 14-1-21 заасан хэрэглэгчийн системтэй байх бөгөөд үзүүлсэн үйлчлэгээнээс зардлыг хэмжээг тусгасан нэмэгдсэн өртгийн албан татврын тухай хуулийн 4-1-14 заасан төлбөрийн баримтыг үйлчлүүлэгчид олгоно гэж байгаа. За тэгээд төлбөрийн баримтын мэдээллийг 3 хоногийн дотор багтаан борлуулалтын нэгдсэн системд илгээнэ гэж байгаа. За ингэж яах. Тэгэхээр яг хэрв зөвхөн баримт толгож байгаа маа эн чинь нөгөө үйлчлүүлэгчийн нэмэгдсэн өртгийн албан татвраас нь эн чинь гасагдахгүй маа гэж байгаа бол иргэн тэр өөрөө 10%, дахиад тань энд 10%, ингээд нийтдээ яг 20% төлөх болох гэдэг байна л да. Ачааллыг нэмэгдүүлж байна. Ийм л юмд орж ирээд байд юм л да. За тэгээд 5-3 дараа юу гэж байгаа вэ? 1 тойргийн 2-оос илүүгүй тооны нитротчид хуулийн этгээд байгуулахгүйгээр гэрээний үндсэн дээр хамтран ажиллана гэж байна. Хуулийн этгээд байгуулахгүйгээр. Энэ одоо юу гэсэн үг юм бол гэдэг нэг юм байна. Уг нь тийм нэртэй нитротч гээд байдаг юм л да. Нөгөөтэйгөр нэмж асуух юм юу вэ нөхөр? За энэгээр сая улсын бүртгэлийн тухай улсын бүртгэлийн ерөнхий хууль одоо батлагдаад за тэгээд энэ бол хамгийн гол нь захим хэлбэрт бүх юм шилжиж байгаа. За энэтэй холбогдуулаад нитротчаас иргэдийн авах тэр үйлчлэгээ өшөө энэ захим хэлбэр шилжүүлснээр багаснаа гэсэн байгаа. Тэгэхээр одоо энэ нитратын тухай хуулийн 25 дугаар зүйлч гэсэн захим үйл ажиллагаа эрхлэх гээд байж байна. Тэгэхээр иргэд маань улсын бүртгэлийн ерөнхий газар дараас лавлгаа авах. Юу гэдэг газрын алба төрийн бусад байгууллагаас ямар нэгэн лавлгаа юм авахтаа ерөөсөө нөгөө иргэний өмнөх төрсний гэрчлэгээ юу гэдгийг яг энэ захимаараа дамжаад нитратын одоо мөнгө төлөхгүйгээр захимаараа дамжаад энийг авах боломж энэ нитратын хуулийн 25 дугаар зүйл заасан захим үйл ажиллагаа эрхлэх гэдгээр чинь 25-ыг 25-ыг 2-оор чинь ийм боломж байгаа юм уу? Энэ иргэдэд ийм одоо бүх юмдаар нөгөө төрсний гэрчлэгээ байсан ч, иргэний өмнөлөх байсан ч, хөөх юм нэг газрын өмчлөх эрх байсан ч тэр болгоныгоо очид нотроодроо батгуулж явж байхан гүйдэг энэ ачааллыг бууруулж энэгээр чадах юм уу гэдгийг тодорхой нэг хариулт өгөөтэй ч гэдгийг хэлэх гэж байна. Тэгээд дараа нь дахиад тодруулъя. За зочид танилцуулъя. Улсын их хурлын гишүүн Ёндон Пирнлен Баатар билгийн урилгаар Аранхай аймгийн Шилдэг оюутнаар шалгарсан оюутнуудын төлөөлөл улсын их хурлын үйл ажиллагаа төрийн ордонтой танилцж байна. За оюутнуудаа сурлагын өндөр амжилт улсын их хурлын гишүүдийн нэрийг нөөцгсөн ирээё. Найн 5 дугаар микрофон бий. Сайн зэрэг. За, бэлэгдэхүүний асуултанд хариулъя. Энэ нөөцтэй холбоотой зүйл дээр юм байгаа. Бид сангийн хамтаа яриад нитратын үйл ажиллагаа маань үндсэндээ ашигын төлөө бус энэ төрийн чиглэлийг хэрэгжүүлж байгаа хуу хүмүүс байгаамаа. Зөвшөөрөл авсан хуу хүмүүс байгаа. Танхим мал үндсэндээ эдгээр хүмүүсүүдийн нитрат эрх авсан хүмүүсүүдийн бас нэгдсэн зохион байгуулалтад орж за эргээд эднэртэй холбоотой гомд саналыг хүлээж авч за эргээд эднүрийн сургалт дадлагжуулах асуудлыг ч гэдэм үү нэгдсэн энэ эрх ашигыг хамгаалах энэ үйл ажиллагаанд оролцож байгаа болохоос биш танхим одоо яг энэ нитратын одоо энэ үйлчлэгийг хийдэг бол этгээд биш байгаа. Энэ бол гишүүн одоо тэр нитрачт нь энэ үйлдэлийг хийд юм аа. Тэгээд ямар асуудал барив гэхээр нөөтийн баримт бол олгохгүй. Харин энэ дээр бол төлбөрийн баримт олгоно.
Энэ хуулийг дагаж орж байгаа нэмэгдсэн үртгийн албан татврын тухай хууль дээр нөөтийг төлөгдөх энэ үйлчлэгээнээс натратын үйлчлэгийг хасчихж байгаа. Тэгэхээр үндсэндээ тэр одоо юу гэдэг 20% төлөх гэдэг асуудал бол байхгүй. Яг л одоо хуучнараа энэ асуудал зохицуулагдаад явна. Иргэд талдаа бол ачаал үүсэхгүй гэдгийг хэлмээр байна. За дараагийн тэр асуудал байгаа. Хуулийн этгээд байгуулахгүйгээр гэж байгаа. Би түрүүн сая хэллээ. Натратын үйл ажиллагааг зөвхөн одоо юу гэдэг хувь хүн гүйцэтгэх юм аа. Энэ 5-3 дээр орж байгаа зохицуулт маань ямар асуудлыг шийдэж байгаа вэ гэхээр ойролцоодөө одоо юу гэдэг тойрог гэж гэдэг юм уу ажиллаж байгаа натрачд маань бас хамтраад нэг байрыг одоо түрээслэх гэдэг юм уу ерөнхийдөө нэг юм болцоог нээчий гэж байна. Тэгэхгүй бол байр тусдаа байртай байхаар үйл ажиллагааны зардал нь өсдөг ч гэдэг юм уу эргээд энэ өөрийгөө санхүүжүүлж явдаг энэ натрач гэсэн энэ хувь хүмүүст маань бас санхүүгийн бас дарамт учраад байгаа болохоор одоо үндсэндээ бас нэг хоёр натрач хамтраад нэг одоо өрөөг түрээслээ ч гэдэг юм уу байрыг түрээслээд үйл ажиллагаагаа иргэдэд хүргэх энэ болцоог нь бас нээж өгөө гэсэн. За захим асуудал бол байгаа. Улсын мөртгөлийн байгууллага ч гэдэг юм уу одоо энэ улсын мөртгөлийн байгууллага бол үндсэндээ одоо захимжих асуудал бол нээлттэй болсон. Энэ байгууллагын мэдээллийн санд болон төрийн бүс байгууллагуудад холбогдох асуудал бол үндсэндээ жоохон дутагдaltaй яваа. Өнөөдөр улсын мөртгөлийн байгууллагын энэ үйл ажиллагаанаас одоо хурц системээр дамжуулаад татврын байгууллагууд л одоо илүү их одоо ашиглаж байгаа. Харин бусад төрийн байгууллагууд бол үндсэндээ энэ үйл ажиллагаанд бол хангалттай бэлэн биш байгаад энэ таны одоо ярьж байгаа тэр лавлагаа авчирч гэдэг юм уу бусад асуудлуудыг бас иргэдэд талдаа ингээ байгаа. Тэгэхээр энийг бас ингээд засгийн газрын зүгээс бас үе шаттайгаар шийдээд энэ дид үтцийн асуудлыг шийдээд өгөхөд бол үндсэндээ төрийн суур мэдээллүүд бол үндсэндээ иргэд аж ахуй нэгж байгууллага төрийн бус байгууллага нээлттэй болж байгаа учраас илүү дутуу тэр иргэний үнэлгээ гэрчлүүлээд аваад иргэдэг зүйлүүд бол одоо ингээд цаашдаа бол улам багаснаа. Харин натрат бол зөвхөн хууль заасан натратар заавал одоо гэрчлүүлэх ёстой гэсэн үйлдэлүүдийг зайлшгүй хийх ёстой байгаа маа. Жишээ нь өвлөх эрхтэй холбоотой эсвэл үл хөдлөлийн төрөнгийн шилжих одоо бэлгэлэх гэдэг юм худалдаа авахын гэрээний дүг зайлшгүй одоо натратар одоо гэрчлүүлнэ. Энэ мэдээллийг харин улсын мөртгөлийн байгууллагууд захимаар илгээх болцоог нь бол энэ хуулиар нээж байгаа. Улсын мөртгөлийн хуулиар нээж байгаа. Тэгэхээр иргэдийн одоо юу гэдэг натратар гэрчлүүлжээд мөртгөлийн байгууллагад явдаг цаг хугацааг хэмжинэ гэсэн үг. Өөрөөр хэлэх юм бол натратаар бол одоо системээр шууд улсын мөртгөлийн байгууллага руу явуулна. Улсын мөртгөлийн байгууллага хүлээж аваад болж гинэ гэх юм бол иргэд нэг л удаа улсын мөртгөлийн байгууллага дээр очиод гэрээг эрхээ баталгаажуулах энэ асуудлыг одоо натратын байгууллага, улсын мөртгөл, татврын байгууллагууд ингээд харилцаа уялдаатайгаар хийхээр энэ хуулийн төслөөр орж ирсэн. За бэлэг гишүүн 1 минут бодлоо. За тэгвэл энэ 25-2-т нотрат чинь гэрчилсэн үйлдэл бүрээр захин бүртгэл хийх, мэдээлэл үүсгэх, санд байршуулах, баяжуулах, улсын бүртгэл, татврын болон холбогдох бусад байгууллагад дамжуулах, лавлгаа мэдээлэл авах, зуучдах замаар нотратын захин үйл ажиллагаа эрхлэнэ гэж байна. За энэ ерөөсөө нэг нотрат чинь яг энэ үйлдэлийг хийцэн бол иргэд дахин нотрат ийшээ тийшээ нотрат руу үйлчлэгээ авах гэж яваад авахгүй боломж энэгээр нэгдүгээр бүрдэх гэж ойлгож болох уу? Хоёрдугаарт тэр захим үйлчлэгийг бий болгоход одоо тэр хоорондох шүлжээний тэр дахиад шинээр тоног төхөөрөмж ч юм уу мэдээд тавигдах ч юм уу юм шаардлагатай байх шиг байна л да. Энийг хэн хариуцах юм? Тэр хариуцах юм уу? Гэдгийг тодорхой хариулаад өгөөч. Ноёо 2 дугаар мөрхөө. За гишүүний асуултанд хариулъя. За улсын бүртгэлийн 2012 онд батлагдсан улсын бүртгэлийн багц хуулиар нотрот мэдээлэл төрийн бүртгэлийн сангаас мэдээлэл харах зуучлах хэрэгтэй юм субъект болсон байгаа. За нотрот хууль заасан түрүүн сайн зэрэг дарах хэвлэлээ өв залгамжит гэрээс итгэмжлэл одоо гэрээ хэсгийг зайлшгүй гэрших шаардлагатай тухайн үйлдэлтэй холбоотой гор үйлчлүүлэгчийн хүсэлтээр одоо тухайн мэдээллийг авах ийм боломжтой байж байгаа. За энэ нотрот гэдэг бол өөрөө төрийн чиглэлүүрэг. Энэ төрийн чиглэлүүрэг гэрчлэх чиглэлүүргийг хэрэгжүүлж байгаагийн хувьд эргээд төр нь өөрөө нотротыг бас үнэн зөв мэдээлэлээр хангах юм үүргийг хүлээж байдаг. За энэ ч утгаараа улсын бүртгэлийн багц хуулинд одоо энэ асуудал тусгагдж орж ирсэн. Мөн манай нотротын хуулинд бас энэ асуудал тусгагдж орж ирлээ. За төрийн үйлчлэгээ учраас одоо бусад орнуудын жишг бол одоо төрөөсөн санхүүжилт гаргаад нотротын үйл ажиллагааг сахимжуулсан байт юм байлээ. За бид нар энэ асуудлыг бол 2012 оноос хойш судалж За гишүүд асуулт асууж хариулт авч дууслаа.